That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Чип үйлдвэрлэлээр дэлхийд хамгийн өндөр технологи бүхий улс. Хүний эрх ардчлалын индексээр Аз тивдэн тэргүүлдэг засаглал. Хэдийгээр энэ улс бид бүхний өмнө боддоор байсаар байгаа боловч дэлхий энэ улсыг аль бие ёсоор байхгүй хэмээн үздэг. Энэ бол Тайван. Та нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын дундаас энэ улсыг хайгаад хязгаарч олохгүй. Энэ улсын төрийн далбаа хязгаарч ямар ч олон улсын тэмцээнүүдэд манддаггүй. Өдрөөс өдөрт дэлхийн улс орнууд тус улсаас дипломат харилцаагаа тасалдсаар байгаа. Гэвч Тайван бол яалтч үгүй жинхэнэ улс, өөрийн гэсэн газар нутагтай, өөрийн гэсэн ард түмэнтэй, өөрийн төр засагтай, сонгуул болон ардчлалтай. Тэгвэл яагаад ийм оршихуйтай улс дэлхийн хамгийн чухал байгууллага болох нэгдсэн үндэсний байгууллагад өнөөдрийг хүртэл бүртгэлгүй байна вэ? Эсвэл яагаад 1945 онд нэгдсэн үндэсний байгууллагын анхны гишүүн болж бүр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн байсан Тайван улс нь өнөөдөр аль бие ёсоор байдаггүй улс гэх нэрийг зүүх болов? Энэ бол ердийн нэг улсын тухай түүх биш. Харин энэ бол дэлхийн дэг жормын төлөө эрх мэдэл ашиг сонирхлын эргэлтийн түүх юм. Тайван бол ардчлал бус, харин эрх ашиг эцсийн эцэст явдаг гэдгийн бодит түүхэн жишээ юм. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө манай хамтран ажиллагч байгууллага болох Домч Бор брендийн 5 тансаг хүнчир зэрэг цувралын шинэ төрөл болох хушны самартай төрөл маань худалдаанд гарсан болохыг дуулгахад таатай байна. За энэхүү төрөл нь бол Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самрыг ширж сонгон орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулсан. За амт үнэрийн хувьд бол ярилцгүй сайхан бүтээгдэхүүн болсон. Та энэхүү бүтээгдэхүүнийг нэг удаадан хэрэглэхдээ 37 мл-ээр буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. Орчин үеийн хятад гэгддэг энэхүү том улсын нэрэндэж тэр төр засагданч тэр хоёр өөр үнэн оршсоор ирсэн. Нэг нь Бээжинд төвлөрсөн 1.4 тэрбум хүн амтай бүгд найрамдах хятад ард улс бол нөгөө нь Тайваны арал дээр төвлөрсөн 23 сая хүн амтай бүгд найрамдах хятад улс юм. Угтаа бол түүхийн хуудаснаа тэд нэг улс байв. Харин 20 дугаар зуунд тэднийг хоёр туйл болгосон юм. 1911 онд их газрыг эргшээж байсан Чингүрэн нуран унаж Чингүрний суурин дээр байгуулагдсан хятад орн бүгд найрамдах улс болон тунхаглагдав. Гэвч хэдийгээр бүгд найрамдах улс болсон боловч хятадын дотоод нийгэмд эрх мэдлийн төлөөх тэмцэл огт зогссонгүй. Ингээд 1927 онд Чан Кайшигийн Гоминданы нам болон Мао Зэдуны удирдсан коммунист намуудын хооронд иргэний дайн эхлэв. Гэтэл нэг их удалгүй Аз тивд Япон шинээр хүчрхэгжиж бүх хятадыг эзлэхээр хавтан довтлоо. Энэ үеэр хятадын дотоодын эрх мэдлийн төлөө тэмцэж байсан хоёр тал хүчээ нэгтгэн Японы эсрэг тулалджээ. Харин 2 дугаар дайн дуусч Япон бууж өгсөний дараагаар хятадын иргэний дайн дахин үргэлжлэв. Гэхдээ 2 дугаар дайны дараа нөхцөл байдал олон улсын уур амьсгал хэдийнэ өөрчлөгдсөн байв. Хүн төрлөختөн хүйтэн дайны босгон дээр хөл тавиад байлаа. Энэхүү хүйтэн дайн их газрын хятадыгч мөн ялгаагүй бөгөөд Мао Зэдун тэргүүтээ коммунистуудыг зөвлөлтийн тал дэмжиж, харин Чан Кайшик тэргүүтээ Гоминданы намыг Америк нэгдсэн улс хүчтэй дэмжиж эхлэв. Удаан үргэлжилсэн иргэний дайны эцэст ялагч нь тодорлоо. 1927 оноос эхэлсэн иргэний дайн 1949 онд буюу 22 жил үргэлжилсэний эцэст хятадд коммунист хувьсгал ялалтанд хүрэв. Тухайн оны 10 дугаар сард Мао Зэдун Бээжин хотноо ёслол төгөлдрөөр бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаж буйг зарлаж их газрын хятад нь марксизмын коммунист номлолоор замнах болж хүйтэн дайнд зөвлөлт холбоот улс нь өөрийн талд нэгэн шинэ хүчрхэг гүрнийг элсүүлж чадав. Харин Чан Кайшик болон түүний хүрээллийнхэн ялагдал хүлээсэн даруйда Тайваны ард руу 1.5 сая гаруй цэрэг болон түшмэд үнэн чирэгдээ дагуулсан зогтжээ. Тайванд очсон Чан Кайши тэргүүтээ нөхдүүд өөрсдөө хятадын бүгд найрамдах улсын үргэлжлэл бөгөөд өөрсдийн засгийн газрыг нийслэл Тайпей хотод сэргээн байгуулав. Тэд коммунистууд бол хууль бус, харин бид бол жинхэнэ хятад хэмээн дэлхийд дахинаа мэдэгдсээр байлаа.
Ийхүү тухайн цагаас эхлээд Хятадын түүхэнд хоёр өөр төр, хоёр өөр засаглал зэрэгцэн орших болов. Бээжинд төвдөө бүгд найрамдах Хятад ард улс нь коммунист, ардын диктатуртай засаглал бүхий улс байсан бол Тайпейд төвдөө бүгд найрамдах Хятад улс нь үндэсний үзэлдээр суурилсан, үндэсний ардчилсан улс болов. Мөн хоёр тал хоёул өөрсдийгөө Хятадын цор ганц хууль ёсны төлөөлөгч хэмээн зарласаар байв. Гэхдээ тэдний юу гэж зарлах нь үнэндээ хэнд чухал биш. Харин хамгийн чухал зүйл гэвэл дэлхий дээрх бусад томоохон хүчнүүд, их гүрнүүд чухам аль талыг дэмжих нь хамгийн чухал бөгөөд гэхдээ энэ нь зүгээр нэг түүхийн эсвэл угсаа гарвал хайсан судалгааны асуудал тогтоосон биш. Харин хэнийг нь дэмжих вэ гэдэг нь бүхэлдээ цэвэр геополитикийн ашиг сонирхлын сонголт болж таарсан юм. Гагцхүү Хятадын төрийн төлөөх энэхүү хагарал нь эцэстээ нэгдсэн үндэсний байгууллагад аль бие ёсоор Хятадыг төлөөлж байсан Тайваны засаглалын нэгдсэн үндэсний байгууллагаас шахагдах эхлэлийн цэг болсон юм. Өдгөө дэлхийн улс төрийн тавцсанд байхгүй хэмээн аль бие ёсоор тооцогддог Тайван нь 1945 онд яг эсэргээрээ буюу дэлхийн шинэ дэг журмын чанх голдон зогсож байлаа. Тайван бол тухайн үед нэгдсэн үндэсний байгууллагыг үндэслэгчдийн нэг анхны гишүүн, бүр аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орн байв. 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдах үед өнөөгийн Тайван буюу тухайн үеийн бүгд найрамдах Хятад улс нь гишүүнээр эзэлсэн байдаг. Тухайн үед дэлхийн нийт Хятадын хууль ёсны засаглалыг Чанг Кайшекийн бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрч байлаа. Иймд нэгдсэн үндэсний байгууллагын 5 байнгын гишүүн оронд Америк нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Их Британи, Франц, бүгд найрамдах Хятад улс нар тус тусдаа суудал эзлэн сууцгаасан юм. Товчхондоо бол Хүйтэндан эхлэх мөчөд дэлхийн нийтээрээ коммунист хятадуудыг бусан харин Тайваны бүгд найрамдах Хятад улсыг Хятадын хууль ёсны төр хэмээн үзэж байв. Гэвч 1949 онд Мао Зэдун иргэний дайнаар төрийн эрх мэдлийг гартаан авч бүгд найрамдах Хятад ард улсыг тунхаглав. Эхэндээ нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд Мао Зэдунг хүлээн зөвшөөрсөнгүй. Ялангуяа Америк нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд коммунист Хятадыг нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байлаа. Энэ байдлаас болоод бүгд найрамдах Хятад ард улс бүхэл бүтэн 22 жилийн турш дэлхийн нийтээс тусгаарлагдсан орон зайд оршсон юм. Бүгд найрамдах Хятад ард улс нь энэхүү хугацаанд хэд хэдэн удаа нэгдсэн үндэсний байгууллагад элсэх гэж оролдсон боловч тухайн үед нэгдсэн үндэсний байгууллагад Хятадыг төлөөлж байсан Тайван болон Америк нэгдсэн улсын хүчтэй эсэргүүцлийн улмаас огт чадсангүй. Гэтэл 1971 онд түүхэн эргэлтийн үйл явдал тохиолдсон юм. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хамтран ажиллагч байгууллага болох Авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгонд хандаарай. Тухайн үед Хүйтэндан эд өрнөж байсан бөгөөд Америк нэгдсэн улс Зөвлөлт холбоот улстай сөргөлдөгтөө бүгд найрамдах Хятад ард улсыг аль болох зөвлөлтөөс салгаж өөрсдийн тав татах нь геополитикийн шатрын өрг дээрх хамгийн зөв нүүдэл болж таарад байв. Их газрын Хятад бол яаж ч харсан дэлхийн хамгийн олон хүн амтай улс учраа стратегийн хувьд хэрхэвч орхигдуулж болохгүй томоохон хүчин байв. Иймд тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Ричард Никсон төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Хенри Киссинжер нар хамтран бүгд найрамдах Хятад ард улсын Мао Зэдунтай холбогдох нууц дипломат ажиллагаа явуулж эхэлсэн байна. Улмаар 1971 оны 7 болон 10 дугаар саруудад Хенри Киссинжер бүгд найрамдах Хятад ард улсад 2 ч удаагийн төрийн дээд айлчлал хийсний дараагаар нэгдсэн үндэсний байгууллагад Америк нэгдсэн улс аль бие ёсоор Тайван бус харин бүгд найрамдах Хятад ард улсыг дэмжих болж өөрийн байр суурийг огцом эргүүлв. Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2758 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд энэхүү тогтоол нь Хятад улсын нүүбдэх цор ганц хууль ёсны төлөөлөгч нь Бээжин төвтэй бүгд найрамдах Хятад ард улс бөгөөд Тайваныг өнөөдрөөс эхлэн нэгдсэн үндэсний байгууллагдах бүх эрх бүх суудлаас нь хассах хэмээх тогтоол байлаа. Улмаар уг тогтоолын санал хураалт явагдахад тухайн үеийн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын 76 нь энэхүү тогтоолыг дэмжиж 35 улс эсэргүүцэж 17 улс түтгэлцсэн санал өгснөөр Тайван нь аль бие ёсоор нүүбээс хасагдаж түүний оронд бүгд найрамдах Хятад ард улс нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болж Тайваны эзэмшиж байсан аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орны суудал бүх эрх ямб бүх вето зэргийг бүгдийг нь өвлөн авсан түүхтэй. Энэ бол Тайваны хувьд их уналтын он жил байлаа. Тайван ганцхан өдрийн дотор нэгдсэн үндэсний байгууллагаас хөөгдөж
дипломат харилцаатай байсан олон улс орнууд нэг нэгээрээ Тайванаас харилцаагаа таслаж эхлэв. Учир нь бүгд найрамдах хятад ард улсын зүгээс нэг хятад бодлогыг тэдэнд тулгасан бөгөөд нэг хятад бодлогын гол утга учир нь Бээжинг хятадын хууль ёсны засаг гэж хүлээн зөвшөөрч Тайваныг үгүйсгэхэд оршиж байв. Тайван нэгдсэн үндэсний байгууллагаас хасагдсан боловч өөрийн гишүүнчлэлийг сэргээхээр тасралтгүй зүтгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бараг 50 гаруй жил хүсэлт илгээсээр байгаа боловч сэргээж чадаагүй хэвээр байна. Гэхдээ Тайваны жишээ бол улс үндэстний ердийн нэгэн уналтын жишээ бус харин хэн хүчтэй нь үннийг тогтоож чаддаг гэдгийн бодит түүхэн жишээ болсон үйл явдал байлаа. Гэхдээ үүнд арай дэлгэрэнгүй ярихгүй өнгөрч болохгүй нэгэн чухал зүйл бий. Тэр бол Америкийн нэгдсэн улс нь яагаад өөрсдийн Тайваныг нэгдсэн үндэсний байгууллагад дэмжихээ больж оронд нь коммунист хятадыг дэмжих болов. Үүнийг задлан ярихаас өөр аргагүй. Үнэн дээр бол энэ бүхэн цэвэр хүйтэн дайны геополитик байв. 1960-аад он гэхэд Америкийн нэгдсэн улс зөвлөлтийн харилцаа асар хурцдаж эхэлсэн бөгөөд зөвлөлт холбоот улс цөмийн пуужингуудаа Кубад байрлуулснаар пуужингийн хямрал эхэлсэн. Мөн үүний дараахан ах トゥ хоёр коммунист гүрнүүд болох бүгд найрамдах хятад ард улс болон зөвлөлт холбоот улс хоёрын хоорондож гисэн үзэл санаа үнэт зүйлийн маргаан дэгдэж хоёр улс хэд хэдэн удаа хэлийн маргаан хүртэл хийгээд амжсан. Нэг ёсондоо бол коммунист улсууд түүхэндээ анх удаа өөр хоорондоо хагардаж эхэлсэн юм. Зөвлөлт болон хятад хоёрын энэхүү хагарлыг Америкийн нэгдсэн улс тун соргогоор ашиглаж Бээжинг өөрсдийн Москвагийн эсрэг түнш болгох стратегийг тэд боловсруулж байлаа. Мэдээч хэрэг Тайван бол Америкийн нэгдсэн улсын хамгийн үнэтэй холбоотон. Гэсэн хэдий ч их газрын хятад нь бодит байдал дээр зөвлөлтийн эсрэг ашиглаж болох үйс тун ашигтай тэнцвэржүүлэгч хүчин байв. Улмаар Америкийн нэгдсэн улс нь энэхүү зорилгодоо хүрэхийн тулд төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг 1971 онд маш нууцлаг байдлаар буюу Пакистаны нутгаар дамжуулан Бээжинд аваачив. Тэнд тэрээр Мао Зэдун болон Хятадын төрийн зөвлөлийн дарга Жоу Энлайн нартай уулзаж Америк Хятадын харилцааг сэргээх талаар ярилцсан юм. Хятадын зүгээс дуртай наргагүй зөвшөөрсөн бөгөөд харин хариуд нь ганцхан нөхцөл тавьсан нь хэрв Америкийн нэгдсэн улс бидэнтэй харилцахыг хүсэж байвал Тайваныг нэгдсэн үндэсний байгууллагаас буулгаж биднийг оронд нь суулгахыг ганцхан шаардлагыг хүргүүлсэн юм. Хүйтэн дайны он жилүүдэд Америкийн нэгдсэн улсын хамгийн гол дайсан зөвлөлт холбоот улс байсан тул Америкийн нэгдсэн улсын зүгээс нэгдсэн үндэсний байгууллага дээр лобби хийж 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр бүгд найрамдах хятад ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгож Тайваныг нүүбэсгөө. Улмаар 1972 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон өөрийн биеэр бүгд найрамдах хятад ард улсад анх удаага айлчилж Шанхайн тунхаг хэмээх тунхагт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү тунхаг нь үндсэндээ бол нэг хятад бодлогыг Америкийн нэгдсэн улс хүлээн зөвшөөрч буйгаан зарласан тунхаг байлаа. Газар дэлхий дээр оршин буй хятад хүн бүхэн Тайваныг их газрын хятадын нэг хэсэг хэмээн үздэг. Америкийн нэгдсэн улс ч гэсэн энэ байр суурийг хүлээн зөвшөөрнө үүнийг үгүйсгэхгүй хэмээн бичсэн байдаг. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс хятадын энэхүү нэг хятад бодлогыг үгүйсгэхгүй гэснээс биш дэмжинэ гэж бичээгүй гэдгийг хизээд санаж явах хэрэгтэй. Ийхүү 1970-ад оноос хятадын зах зээл Америкийн нэгдсэн улсад нээгдэж эхэлсний дараагаар Америк болон Европын орнуудын хувьд хятад нь асар том, ханаж цадашгүй зах зээл болон хувирав. Америкийн нэгдсэн улс болон Европын орнууд Тайвантай дипломат харилцаагаа хадгалахын оронд хятадын эдийн засгийн системд нэвтрэх, хятадд хөрөнгө оруулах, хятадд нөлөөлөхийг илүүд үзэж байлаа. Нэг ёсондоо бол Тайван хэдийгээр үнэнч нөхөр байж болохч хятад бол тэдний хувьд ирээдүйн боломж мэт харагдаж байв. Эцсийн эцэст бүгд найрамдах хятад ард улсыг Тайваны оронд нэгдсэн үндэсний байгууллагад оруулдаг нь Америкийн нэгдсэн улс Тайваныг золиослж хятадыг харин зөвлөлт холбоот улсын эсрэг ашиглах өөрсдийн геополитикийн шатрын нүүдэл болгон хувиргасан явдал байв. Энэ бол ардчлал бус харин ашиг сонирхол эцсийн эцэст ялдаг гэдгийн хамгийн том түүхэн жишээ байв. Тэгэхээр контентын дундуур нэг зүйлийг хэлэхэд бас манай сувгийн зүгээс гаргасан энэхүү одоо XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном маань бол худалдаалагчаар байгаа гэдгийг бас давхар дуулгая. За та хэрвээ түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулдаг бол за мөн манай сувгийг бол байнга үзэж бас дэмжихийг хүсдэг бол та энэхүү номноос бол худалдаа авах боломжтой юм шүү. За хэрхэн захиалахыг доор сэтгэл хэсэгт үзтээ. Ийхүү 1971 оны 10 дугаар сараас хойш Тайван нь олон улсын тавцангаас шууд алга болсон юм. Тайван нь ганцхан өдрийн дотор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын иргэний нисгийн байгууллага,
Интерпол зэрэг маш олон байгууллагуудаас гишүүнчлэлээ асуулж, олон улсын хууль ёсны оршихуйн суурь болсон платформудаас таслагдсан юм. Тайваны хувьд тусгаар улс байх бүх шалгуурыг бүгдийг нь хангаж байсан ч тэдэнд цор ганц зүйл дутуу байсан нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөх явдал байлаа. 1971 оноос өмнө Тайваны тусгаар тогтнолыг тухайн үеийн дэлхийн 60 гаруй орн хүлээн зөвшөөрдөг байсан бол 2025 оны байдлаар дөнгөж дэлхийн 13 улс Тайваны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байна. Америк нэгдсэн улс, Япон, Их Британи зэрэг маш олон улс орнууд Тайвантай албан бусаар соёл болон эдийн засгийн харилцаатай байдаг боловч нэг хятад бодлохын улмаас Тайвантай дипломат харилцаа тогтоогоогүй хэвээр байна. Тайван дэлхий дээр найз ч биш, албан ёсны танилч биш, харин үл мэдэгдэх хуучны танил мэт дүр зургаар замнаж байна. Хэдийгээр 1971 он бол Тайваны хувьд гамшигын жил болж дэлхийн нийтээс харилцааг нь таслуулан хөөгдөж гадуурхагдсан боловч Тайванчууд улс үндэстнийхэн хувьд дахин сэргэн мандаж чадсан юм. Тайванчууд үнэхээр хор шартай хөдөлмөрлсөн. Тэд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө тэмцсээр байв. Энэ ч утгаараа тэд өнөөдөр дэлхийн нийт чип үйлдвэрлэлийн 90%-ийг дангаараа хангадаг TSMC компанийг төрийн бодлохоор байгуулж чадав. Мөн Тайван нь хүний хөгжлийн индексээр Аз твдэн тэргүүлж ардчлалын чансаагаараа Японоос ч дээгүүр байр эзэлж байна. Хэдийгээр тэд эдийн засгаараа өөрсдийн хүчин чадлыг харуулж хүн бүхнийг гайхшруулж чадаж байгаа боловч харамсалтай нь дан ганц эдийн засаг гэдэг нь улс орны оршихуйг баталгаажуулах цорын ганц хэрэгсэл биш юм. Тэд эдийн засгаар хүлээн зөвшөөрөгдсөн ч дипломат байдлын хувьд бүх нийтэд өгүүлсэгдсэн хэвээр үл үзэгдэгч улс хэвээр үлдсэн юм. Их газрын хятадын хувьд өнөөдөр Тайваныг тусгаар улс бус харин хятадын салбар муж хэмээн үздэг. Энэ ч утгаараа хятадын зүгээс Тайваныг дэмжсэн улс орнуудад эдийн засгийн хориг тавих, олон улсын байгууллагад эдсэх үүдний шахалт үзүүлэх, цэргийн сургуулилт, агаарын давталгооны дохио өгч айлгах бодлогыг тогтмол хэрэгжүүлнэ хэмээн сүрдүүлдэг. Иймээс Тайван бол өнөөдөр дэлхийн гариг дээрх хамгийн эмзэгцэг болон хувирчээ. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болох бүх шалгуурыг нь тэд давуулан хангаж буй боловч гагцхүү бүгд найрамдах хятад ард улсын сүрдүүлэг тэдний шахалтын улмаас нэгдсэн үндэсний байгууллага дээр хинч Тайваныг дэмжиж чаддаггүй. Учир нь хинч бүгд найрамдах хятад ард улстай муудалцахыг хүсэхгүй. Иймд Тайван бол улс төрийн айдсын золиос ботсон улс юм. Мөн коммунист хятадын нэг хятад бодлого бол дэлхийн шантаажны хамгийн том бодлогын жишээ юм. Тэд нэг хятад бодлогоон аль биесээр бусад улсуудад шууд тулгадаг. Учир нь хятад улсад өнөөдөр мөнгө болон хүч бүр бүх зүйл байна. Бүх дэлхийн үнэндээ хятадаас ямар нэгэн байдлаар хараат болсон. Тайваныг дэмжсэн улс шууд л хятадын нэг хятад бодлогыг эсэргүүцэж байна гэх ангилалд багтдаг. Тухайлбал 2021 онд Литв улс Тайвантай худалдааны төв нээсэн байдаг. Хариуд нь хятад улс Литв улсын бүх бараанд хориг тавьж Европын холбоотой хүртэл зөрчилдөөн үүсгэсэн удаатай. Үүнээс харвал Тайваныг хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн улс эдийн засгийн хувьд өөрийгөө цөллөгт явуулж буй хэрэг бөгөөд үүнийг хятадууд дэлхийн нийтэд ойлгуулж чадсан юм.